За өнөөдөр 2019 оны 1 сарын 1-нд та бүхэнтэйгээ энэ хөөс хуваг энэ бүх яриаг эхлүүлсэн сэдв буюу энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах болсон тэр туршлагаа хуваалцах гэж байна. Тэгэхээр ямар шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон бэ? Асран хамгаалагч хүний хувьд нэн төрөн анхаарах зүйл бол сэтгэл санааны тайван байдал, эрүүл мэнд. Хэрвээ сэтгэл санааны эрүүл мэндээ бид байнга бодолцож хамгаалж авахгүй бол маш хурдан уурлах, игдүүцэх, харамсах, харуулсах тийм эргүүлгэнд орчихдог. Тэгээд миний хувьд бол яг энэ хүнд нөхцөл байдал үүсснээс жил гарсан хугацаанд бол ер нь бол эдгээр эргүүлэг дотроо л явсан. Харин нэгэндээ тэрнээс тасарч гарсны дараа бол дахиж тийшээ орохгүй юмсан гэж хичээлээ. Тэгсэн ч гэсэндээ сүүлийн 10 хоног бол би яг харанхуй руу халтарж байгаа юм шиг тийм байдалтай байж буцаж ирж байгаа. Тэгэхээр хит ядрах одоо яг тийм сөрөг үг ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Чи юу мэдтээ, чи юу чаддээ, чи өөртөө хөгийн амтан байна гэсэн тиймэрхүү хандлагатай, тийм үг амнаас унгаадаг. Тийм хүмүүсийн хажууд явхад бол хэцүү. Өөрийн чинь тухай яриаггүй байхад ч гэсэндээ өөртөө чинь маш хүндэтгэлтэй юм шиг харцаад бусад хүний талаар тэгж хандж байгаад хүн ядардаг. Тийм болохоор юм сөрөг хүмүүстэй байх хугацаа юм уу? Одоо тийм сөрөг үгийг сонсох юм уу? Ийм зүйлүүдээс өөрийгөө хамгаалах бамбай халахвч басгах шаардлагатай гэж би боддог. За тэгэхээр сэтгэл санааны байдал маш чухал байгаа. Тэгээд миний хувьд бол 2018 онд өөрийнхөө сэтгэл санааны байдлыг тэнцвэртэй болгох гэж нэлээд хичээсэн. Зарим талаараа би бол алдсан. Ноцтой алдаанууд байгааснаа нэрээ бодохоор ийм юм хийх гэжтэй. Хөгийн юм би одоо дахиж тэгж болохгүй шүү гэж. Зарим юм ногонсон. За хичээл харин тэрийг илүү хий. Хоёрдугаарт нь хүүхдийнхаа талаар гаргаж байгаа аливаа шийдвэр оюунлаг байх хэрэгтэй. Сэтгэлийнхаа хөдөлгөөнд автаад хэд өндөр үнэтэй үр дүн багтаа эмчилгээ аваад хэрэггүй. Хэрвээ Монголд үнэхээр тэр эмчилгээ байхгүй, эмэнд байхгүй тохиолдол бол маш нарийн сайн судалсны үндсэн дээр л явах хэрэгтэй. Тэгээд би юу зөвлөхөөг үйл юм өндөр хөгжилтэй гадаадын улс орнууд нэг тэмж эрс шүтэд ах шаардлагагүй. Яг адилхан технологиг хэрвээ ойрхон Азийн бар болсон энэ хөгжиж байгаа улс орнууд хийж байгаа бол тийшээ очиод авчаад бол гэмгүй хаа гэж бодож байна. Харин энд нэг анхаарах юм нь болохоор ангаах ухааны хувьд бол батлагдаагүй тийм эдгээдэг өвдстаа одоо нэг мундаг мэрэгэн хүн эсвэл мундаг бөөж гэдэг юм. Тиймэрхүү хүмүүсийн араас хөдөлтөж энэ зовлонгоос болоод одоо хиндэж хамаагүй итгээд ингээд мөнгө алдаад яваад байдаг. Сөрөг үзүүлэл байдаг. Тэгэхээр тийм хит гинэн байх бас шаардлага байхгүй. Энэ дээр их болгоомжтой хэрсүү хандхан зүйтэй байгаа жоохон мөнгө, байгаа жоохон эрч хүчээ нөөж агаад яг хүүхдэд зөв амжилттай зарцуулах хэрэгтэй. За 3 дугаарт нь болохоор өөрийнхөө эрүүл мэндийг маш сайн анхаарах хэрэгтэй. Хэрэг би хүүхдээ асрах гэж байгаа юм бол илүү л жинтэй байх тусам нөгөө хүүхдээ өргөхөд хэцүү. Тийм учраас тэрнээсээ салах хэрэгтэй. Эрүүл хооллохгүй бол би хүүхдэд эрүүл хоол өгөхөд бас хэцүү. Тийм учраас тэр одоо зуршлаа өөрчлөх хэрэгтэй болно. Тэгээд одоо хүүхдийнхаа талаар иж бүрэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Биеийн хувьд одоо өсөлт хөгжлийн яаж хангах юм. Тэгээд би охин дээр бол жишээлбэл гарын хөгжүүлэх хэрэгтэй болно, хүлээн хөгжүүлэх хэрэгтэй болно. Одоо нуруу тахны саажилтаа хөгжүүлж чинь булчингийн сулралаасаа болоод нөрийдэг. Ингээд тэр чигтний хайчих юм бол 2 дахь хүндрэл болоод ингээд бүх эд эрхтэн шилжих аюултай. Нуруугийн тэгшлэхийн төлөө юу хийх ёстой? Хурууны үйл ажиллагааг тэ салгахын тулд би юу хийх ёстой? Ингээд хуруу болгон тус-тусдаа ингээд ажил чадж байгаа шүү дээ. Тэгэхээр саажилтаа хөгжиж чадахгүй шүү дээ. Ингээд бүх юмаа ингээд зэрэг хийдэг. Тэрийг нь яаж салах вэ? Дээрээс нь яаж гიშгдэг болох вэ? Одоо ясан ингээд хэвтээд байл мөгөөрс чинь. Тэгэхин тулд бид нэр тэрийг нь зогсоогоод ясыг бэхжүүлээд явах хэрэгтэй. Дээрээс нь хэрэг тэр зогсоох дасгалыг байнга хийхгүй бол явандаа түнхэн малтардаг болно. Тэр ясны буруу хөгжлөөс болоод.
За дээрэс нь тэр гэршгэлттэй тэнцвэрээ олох чадварыг нь хөгжүүлэх хэрэгтэй бол. Тус бүрт нь төлөвлөгөө гаргаа. За яг энийг хийхэд тулд би ийм дасгалуудыг хүүхэд дээрээ хий. Энийг хийхэд тулд би ийм үр дүнд хүрэхэд тулд ийм юм хийнэ. Тэгэхээр яг зорилт руу чиглэсэн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Тэрийг л одоо энэ сэргийн цэцэл гэж хэлээд байгаа. Нөгөө талаас оюуныхын хөгжлийг би яаж хангах юм бэ? Манай хүүхдийн хувьд бол ерөөсөө нүдэнд чихэн ажиллаад байгаа мөртлөө анхаарал байхгүй. Өөрөөр хэлбэл авиагаа танихгүй, харж байгаа дүрсээ танихгүй. Тийм болохоор яг хараагүй хөгжөг байдаг. Яг тэгэхээр нөгөө тархинд боловсруулалт хийхгүй байгаа учраас энд юм явж л байдаг, хөдөлж л байдаг, тогтож харддаг байхгүй. Тэгвэл тэрийг яаж бий болгох юм бэ? Хараа заслыг хийх хэрэгтэй бол. Чих заслыг хийх хэрэгтэй бол. Анхаарлын төлрүүлэхийн төлөө явах хэрэгтэй болно. Байнга ууггүй хөгжлийг нь хангах хэрэгтэй бол. Тэр төлөвлөгөөгөө гаргах наа гэсэн. Тэр дасгалуудыг хийнэ, тэр дасгалуудыг сурнаа. Мэргэжлийн хүмүүнээр үнэлүүлнэ, өөрчлөлт гарч ийн үгүй юу гэдгээ харна. Өөрөөр хэлбэл тэр мониторингоо хүүхдүүдээр бас хийнэ гэсэн. Дээрэс нь хүүхдийнхээ тэр сэтгэл хөдлөлийг ч гэсэндээ анзаарах хэрэгтэй. Тэр сэтгэлийн хөдөлгөөнийх нь байдлыг ч гэсэндээ бид нэр хөгжүүлэх хэрэгтэй. Нийгэмд харилцаж байгаа учраас тэр хүүхд хариу реакц үзүүлэх хэрэгтэй. Тэгээ зөв хандмаар байна. Харамсалтай нь өөрийнхөө сэтгэл санаахаа байдлыг бүрэн эрүүл байлгаж чаддгүйсээ болоод хүүхдтэй уураа гаргах, хүүхдээр стрессээ тайлах явдал маш түгээмэл байгаа. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй төдийгүй зүгээр энгийн хүүхдтэй эцэг эхчүүд хүртэл уур хилэнгээ хүүхэд дээр гаргадаг штэ. Тэр маш харамсалтай тийм сөрөг үзэгдэл манай Монгол маш өргөн байдаг. Хүүхдээ зүгээр л ингээд хувцсыг шороо олгосны төлөө өшгөлж байгааг би харсан. Нөгөө охинд ямар ч тийм үнслэлгүй шудраг биш тийм үйлдэл татж байгаа байхгүй. Тэрнээс болоод энэ хүүхдээ хүчирхийлгээл их том яриад байна. Тэгээ хэрэг тэрэн дээр маш болгоомжтой байхгүй бол хүүхдээ засан хүмүүжүүлэхийн төлөө тэмцэж байгаа эцэг эхчүүд бас хэлмэгдэх аюултай байгаа. Тэгэхээр бид хамтдаа хувь хүнийхээ түвшинд яг юу хийх ёстой юм бэ? Тэрийгээ төлөвлөнө. Найз нөхөд хамт олонний хувьд гэр бүлээрээ юу хийх ёстой? Тэрийгээ төлөвлөнө. Улс даяараа юу хийх ёстой? Тэр тогтолцоо гаргаж ирэхэд төлөө бид л тэмцэн. Энэ бол бидний л ирээдүй. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлүүд бол яг л өвчин шиг хийсч ирэх зүйл. Өнөөдөр би сайхан ирүүл байлаа гэд маргааш би ямар ч юмд өртөж болно. Өвчин гараад ирж болно, осолд өртөж болно. Юу ч бол магадгүй байхгүй. Тэгээд би хөгжлийн бэрхшээлтэй болчихдог. Тэгэхээр өнөөдөр ингээ ирүүл байгаа хүмүүс ингээ төсөөлөгдөшгүй те өөрөөс нь маш хол зүйл юм шиг ойлгоод байдаг. Гэтэл хүмүүс болгоно нэг хажууд байгаа. Өөрөөр нь би хөгжлийн бэрхшээлтэй болохоос өмнөх байдалтай л өнөөдөр байж байгаа байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байгаа ганц шалтгаан нь өстой жинхэнэ бурхны өршөөл байгаа. Тэгэхээр тэрийг хүлээн зөвшөөрөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг шоогдрлах одоо гадуурхах биш харин ээлтэй ийм хүртээмжтэй нийгмийг байгуулахын төлөө явах хэрэгтэй юм аа.